За сайн байцгаана уу? Хулангийн мэрийн нэртэй зөвхт тавтай морилно. За өнөөдөр 7 өдрийнхөө мэргийг хий 6 сарын 2-ноос 6 сарын 8-ны хооронд ямар өөр амьсгалтай 7 хоног болох вэ гэсэн мэргийг хий. Ингээд өнөөдөр 3 сонголттой та сайн харж байгаа сэтгэлчин татагтаад байгаа карта сонгороо. Бичлэгээ зогсоож аваад 50 сонголтоо ирээ. За ингээд сонголтоо хийж авах завсар одоо надтай холбогдмоор хүмүүс яхан бол миний Facebook-ийн мессенжерээр одоо холбогдож болно шүү. Миний Facebook-ийн линк бол энэ бичлэгний дор тайлбар байгаа. Тайлбар дотор бол линк нь бол хатсан байгаа. Мөн одоо надад танд өргөсөн одоо хүмүүстээ маш баярлалаа гэж хэлье. YouTube-ийн супер танксаар тийм дансаар тийм танд өргөсөн хүмүүстээ үнэхээр амьдралд наад зэрэг сайн сайхан бүх нэгтэй төгсөн өрөөё. За ингээд одоо сонголтоо хийсэн бол 1-р картаас эхлэе. За ингээд одоо 1-р картыг сонгосон үний мэргийг эхлэе. 6 сарын 2-ноос 8-ны хооронд ямар өөр амьсгалтай 7 хоног болох вэ гэсэн мэрэг хийж байгаа. За ингээд бүх картуудаа зэрэг одоо нэг дэзээ том. За ямар картад гарсан байна. За ингээд эхнээс нь за энэ 7 хоногт таны хувьд одоо ямар зүйл их чухал болох вэ гэх юм бол цаанаас ингээл гэрэл тусаал эхэлж байгаа юм шигтэй. Тэгэхээр зэрэг энэ 7 хоногт ямар асуудал аяг чухал болох вэ гэх юм бол ер нь бол сайн цаг ирж байгаа. Тийм сайн цаг ирж байгаа тийм дохио ирэх одоо ихний дохио ч юм уу те одоо сайн цаг ирж байгаа тийм одоо дохио ирэх тиймэрхүү 7 хоног болж магадгүй. Ер нь бол боломж шанс тийм гарч ирж магадгүй. Одоо жишээ нь боломж шанс гэхэлэр одоо ямар нэгэн одоо хариу хүлээж байгаа хүмүүст хариу ирэх гэдэг ч юм уу эсвэл шагнал урамшуул авч юм уу эсвэл одоо хүнтэй эвлэрэх ч юм уу те таны одоо аж амьдрал ямар нэгэн шанс боломж гарч ирж магадгүй. Тэгэхээр зэрэг тийм гинтийн те тэгэхээр зэрэг одоо энэ 7 хоногт та өөрийн одоо итгэл тийм найдраа одоо хадгалах нь айгу тийм чухал аж магадгүй байна. Ер нь бол сайн цагтай бай. Эд баялагийг гоё картарсан байна тийм. Сайн цаг ирж байгаа тийм одоо дохио болох ийм 7 хоног болох бахаа гэсэн байна. За тэгээд энэ 7 хоногийн одоо уур амьсгал гэх юм бол ер нь бол явдал суудал ихтэй юм шиг та холыг зорих аян гарах эсвэл ямар нэгэн хөдөлгөөн шилжилт бол байна. Шилжилт хөдөлгөөн тийм иймэрхүү нэг уур амьсгал байна. Та ингээд тэмийг доор байгаа тахгүй те энэ 7 хоногт одоо байгаа газараас нэлээд те шилжих өөрчлөгдөх аялалд гарах ч юм уу эсвэл ингээд холыг зорих те мөн энэ картыг харах юм бол одоо тийм танд энэ 7 хоногт бас юм түшигтэй хүн бол байна. Тийм түшигтэй хүн танд одоо үнэн ч хүн гэх одоо хооронд арилжаан дээр итгэл хүлээх хүний одоо нөлөө байна гэдэг ч юм ямар ч нэг тийм түшигтэй хүн бол байна. Тийм түшигтөөний одоо уур амьсгал гэх мэтчлэн за ийм уур амьсгалууд 7 хоног болох юм байна. За тэгээд энэ картуудаараа нэгтгэхээс бүтэнсэ өдрийн хүртэл ямар худлаа юу уур амьсгалтай өдрүүдээ. За нэгд өдөр гоё карт байна. Нэгд өдөр ингээл ямар нэгэн юм ингээд хувираал уусаал тийм одоо хувирал өөрчлөлтөө өдөр гэхүү ямар нэгэн аж амьдралд чинь шинэлэг уур амьсгал орж ирэх эсвэл та ямар нэгэн соёлын шоконд таныг оруулахар тийм хүнтэй таарах ямар гоё юм бэ гэдэг ч юм уу тийм. За нэг ямар уур амьсгал харагдаж байна. Нэгд өдөр. За 2 дахь өдөр болохоор зэрэг 2 дахь өдөр жоохон байр суурь хадгалах тал дээр одоо та өөрийнхөө тэр өдрийн ямар нэгэн ажил үйлч юм ямар нэгэн зүйлийнхаа одоо байр суурийг хит хадгалахыг хичээх эсвэл амбиц хөөх гэх юм уу? Бистэй юм л асуу би юм байдаг гэдэг ч юм уу те нэг тийм амбиц хөөх ч юм уу юмд айгуу тийм
тийм амбицтай хандах гэж хэлэх юм да. Тийм ч ингэ доошоо харчаад болохоос зэрэг жоо тэр нь жоо хитрээд байгаа юм шиг те. Ямар ч гэсэн байр сууриа одоо хадгалагыг нэлийн хичээхийн урамшилтай өдөр байна. За тэгээд 3 дахь өдөр болохоор зэрэг үнэхээр гоё өдөр байна. Та ингээ баярлаж юм шиг те. Тийм 3 дахь өдөр одоо баярлалаа ш та тийм нөхцөл байдал үүснэ гэдэг ч юм уу. 3 дахь өдөр урамшил одоо азтай уучрал гэж хэлэх үү. Яг ингээд яг цагийн цагтаа ингээд сайн хүн санаараа хичээрс те яг хоёлоо таарлаа шүү гэдэг ч юм уу те. Тийм ямар ч нэг тийм гоё цагт уучрах гэдэг ч юм уу. Ямар нэгэн тийм азтай уучрал эсвэл за тийм байдгүй маа гэж ятгадаа одоо тийм баярлалаа ш та тийм нөхцөл байдал үүснэ гэсэн байна. Одоо 3 дахь өдөр. За 3 дахь. За 4 дахь өдөр. 4 дахь өдөр болохоор зэрэг тийм ер нь жоохон та өөрийгөө амрааж тайвшруулах талаар ямар нэгэн зүйл хийж магадгүй юм байна. Тийм 4 дахь өдөр амралт тайвшрал одоо өөртөө ч юм уу хүмүүст өгөхөөр тийм зүйл та хийхтэй. За тэгчээд за 5 дахь өдөр болохоор зэрэг жоохон аяг бураар гарчлаа. Тэгэхээр 5 дахь өдөр одоо сэтгэл санаа жоон докторгүй гэж магадгүй. Сэтгэл санаа докторгүй ганцаараа байхыг хүсэх гэдэг ч юм эсвэл ингээд юу ч одоо тэг бодмааргүй санагдах одоо намаа ингээд тийм ганцаар ингээд арх гэдэг ч юм те одоо юу ч ингээд хиймэргүй бодмааргүй байх ганцаараа байхыг хүсэх эсвэл ингээд сэтгэл жоон докторгүй байх гэж магадгүй. За энэ дээр анхааруул гайгүй байх. За тэгээд хагасаадар болохоор зэрэг тийм хагасаадар жоохон тийм жоохон эго жоохон ихтэх гээд байж магадгүй жоохон дураараа байх гэдэг тийм. Яг нь хагасаадар амралт өдөр тийм болохоор тэг ямар ч ясан жоохон эго ихтэх гээд гэдэг ч юм уу жоохон дураараа байх гэж магадгүй юм байна. За тэгээд тийм бүтэн садар болохоор зэрэг яг нэг юмд те анхаарлаа хандуулах жоохон хэцүү байж магадгүй. Анхаарлаа нэг зүйл дээр одоо төвлөрүүлж чадахгүй жоохон жижиг шажиг олон жижиг шажиг одоо бодолт ч юм уу санаанд тийм дарагдах гэдэг ч юм уу тийм. За энэ дэр боломжтой хэлгайг байх. За тэгчээд танд энэ 7 хоногт одоо танд хэрэгтэй мессеж одоо сахиус нэгний мессеж гэх юм бол тийм ер нь айгүй тийм гүнлэг орсон тийм карт байна. Тийм тэгэхээр зэрэг энэ 7 хоногт танд хэрэгтэй зөвлөгөө сахиус нэгний зөвлөгөө гэх юм бол та гадаад биш те бүр ингээ гүнлэгөө одоо дотоодоос хариултаа хайгаараа гэдэг ийм карт. Тэгэхээр зэрэг ер нь бол одоо таны амьдралын ямар нэгэн одоо шийдэл гарц хэрэгтэй байгаа бол та одоо тэр шийдэл гарцсан. Тэг хариултаа одоо гадагшаа биш одоо гаднаас биш тийм дотоод гүн рүүгээ тэг анхаарах юм бол одоо тэр одоо таны хайж байгаа гарц шийдэл чинь одоо дотоодоос чинь илэрс гарч ирнэ. Тэгэхээр зэрэг одоо ер нь бол сэтгэлийн төгшөөр эргэлзээ хэрэг таны амьдралд байгаа бол яг тийм яс хариу те хайхаа бол төр зогсоогоороо тийм чимээгүүд те та ингээд чимээгүү татгшоо тэг гүн рүүгээ хэрэг орж чадах юм бол тэг чимээгүүд хариу өөрөө гарч ирдэг шүү гэсэн ийм мессеж юм шиг санагдаж байна. За тэгчээд таны сонголтын картнаас танд хэрэгтэй одоо энэ 7 хоногийн мессежийг авъя. Тэг энэ хүүхд ингээд туулгааны явж. Тэр нь бол туулаа ер нь унахгүй шүү дээ ямар ч хүнтэй. Тэгэхээр энэ айгу тийм сонин юу вэ те. Тэгэхээр зэрэг энэ сонголтын картнаас танд ямар мессеж илгээж байна гэхээр зэрэг энэ 7 хоногт хэрэгтэй вэ гэхээр тийм эрсдэлтэй мэд санагдаж тийм болгоч энэ бол те өсөлт юу гинэ. Танд айгу аюултай юм шиг эрсдэлтэй юм шиг юм хэрэг адааж амьдэрсэн одоо тиймэрхүү юм хийж байгаа зүйл дээр чинь ч юм уу те ингээд санагдаж байгаа бол энэ бол те өсөлт юм аа. Тэг ер нь бол ингээд тэг олон хүмүүсийн ингээ баттай гэж хэлсэн
одоо тэр замаас өөр ингээд одоо тийм зүг рүү та хазаагаад өөрийнхөө ингээд явж магадгүй. Гэхдээ тийм энэ зам бол одоо танил зам гинэ. Тийм танил зам тэгээ ер нь бол одоо танил сүнс мэдж байгаа тэр бол тийм чиглэл юм аа. Тийм айцтай одоо зэрэгцээ тий одоо сониуч зан зүүн совин тийм гарч иж байгаа бол тийм түүнийгээ тийм дагаараа гинэ. Та одоо нэг юм хийх гээл одоо тэгдэг ч юм уу нэг юм л явах гэсэн ч хүмүүс наа чи юу ч бол та ер нь ингэдэж штэ тэгдэж штэ гээл тий. Тэгээд их юм бол одоо юу гэдэг тэр хүмүүсийн хэлж байгаа зүйлийг биш таны өөрөө чинь одоо сүнс одоо татагтаад байгаа тий. Ингээд танд айц гарч ирж байгаа ч гэсэн одоо зэрэгцээ тэр имийг айгу сонирхоод зүүн самч ингээд татаад байгаа юм шиг санагдаж байгаа бол тэр чинь бол одоо таны сүнс одоо юу гэдэг мэдчихин тэр нь л ингээд татагдж гин гэсэн үгээ. Тэгээд одоо тэр зүгээ тэр дагаараа гэсэн ийм утгатай мессеж юм шиг санагдаж байна. Зөвслөр би ямар ч өөрийнхөө ойлголтоор ингээд тийм иймэрхүү сүнслэг зүйлийг ингээд яг үг болгоод тэ ингээд хэлэхэд жоон хэцүү байдаг. Замарч гэсэн өөрийнхөө үгээр ингэж хатаа тайлбарлалаа. Тийм. Тэгээ энэ донд одоо тийм танд хийх хэрэгтэй үг яхан бол тийм аваараа тийм. Тийм байхгүй гэсэн хүмүүс бол тийм таахгүй. Хэд архиж болно шүү. За ингээд одоо өндөрлөө. Одоо энэ хүртлээсэн. Тийм бүх хүмүүстээ одоо маш их баярлалаа. Тэгээд бас тийм эможтаар бол би бол урьдын адил их баярлалаа. За ямар эможи авах вэ гэхэлэр зэрэг. Тийм аягүй хөрхөн туулаа гарсан болохоор хэрэг туулаа гэсэн эможи авах юм бол дараараа тийм тэгэх юм бол тийм нэгдүгээр картыг сонгосон хүн бөгөөд одоо намайг дэмжиж гин. За та өөрийнхөө 7 хоногийг одоо сайнаар тийм зөвгөнж гин гэж бодъё. За туулаа гэсэн юмар дараараа. За ингээд өндөрлөө. Одоо энэ хүртлээсэн. Одоо бүх хүмүүстээ маш баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл. Баяртай. За ингээд 2 дугаар картыг сонгосон нэмэр эхлэе. 6 сарын 2-оос 8-ны хооронд одоо ямар 7 хоног болох вэ? 7 хоногийн нэмэр гэж. За ингээд бүх картуудаа зэрэг нэгдчихье. За энэ карт гарсан байна. За ингээд эхнээс нь тийм талаа явж чадчих байна. Энэ бүх карт гарчээ. Тэгээд ингээ эхний энэ картаар болохоор зэрэг 1-р чакрасын үндэс хүрдний тийм дээд хөөснөнгөр Михаилийн гоё карт гарсан байна. Тэгэхээр зэрэг энэ 7 хоногт танд ямар асуудал айгуу чухал болох вэ гэх юм бол энэ нэг хамгаалагч юм сахиуснангэр ахгүй. Тэгэхээр өөрийгөө хамгаалах тий. Тэр зүйл аягүй чухал болно гэсэн байна. Хэр та энэ 7 хоногт өөрийнхөө төлөөдөө тий хамгаалт хийж чадах уу? Тий одоо тэрнээс чинь нэлээ хэцүү шалтгааллах 7 хоног болно шүү. Одоо хувийн хэл хязгаараа тогтоох, үгүй гэж одоо зоригтой хэлэх тийм гэх мэтлэн өөрийгөө тий өөрийн эрч хүчээ хамгаалах гэх мэтлэн иймэрхүү зүйлүүд их тийм чухал болж магадгүй. За ямар ч гэсэн за ийм зүйл чухал болох юм байна. За тэгээд энэ 7 хоногийн одоо уур амьсгалыг харъя. За ямар уур амьсгал 7 хоног болох вэ гэхээр тийм эрэгтэй хүнтэй юм уу эсрэг хүсний хүнтэй эрэгтэй хүнтэй холбоо сэлбэг байгаа байхгүй юу? Хэрэг эрэгтэй хүн чивэл одоо та өөрөө одоо эсрэг хүсний хүнтэй гэдэг нөгөө бие махбодын харилцаа тий хүсэл дурлал дүрлцэх гэдэг ч юм уу тий хүсэл оолцох гэдэг ч юм уу тийм бие махбодын харилцаа энэ одоо тийм уур амьсгал байна. Тэр нэлийн байх юм шиг тий. Тэгээд энэ картыг харах юм бол ер нь бол хүн хоорондын харилцаан дээр нэлийн харилцан ойлголцол ингээ хоорондоо дуурахгүй гэсэн чинь тэгдэ ингээ яагаад ч ингээ харилцан ойлголцол айгүй их байх. Тэгээд хүн хоорондын харилцаан дээр тийм 6 зингэлч юм уу те ингээд би бинээ айгүй тийм харилцан ойлголцолтой их байна. Ямар ч нэг ийм хөө уур амьсгал байна. За тэгээд
Тэгэд энэ одоо 6 сарын 20-наас 8-ны хооронд ямар хоромсолтой өдрүүдээ. За нэгд өдөр болохоор зэрэг тийм одоо нэлээд байдлыг одоо ямар нэгэн зүйлээс сэрэмжлэх, ямар нэгэн зүйлээс уяны ач ингэчээг байгаа тэгчээг байгаа гэдэг одоо юу гэдэг жоохон сэрэмжлэх, ямар нэгэн зүйл хайх хэрэгтэй болох ч юм уу те. Скол нөхцөл байдлыг ажиглах нэг тиймэрхүү нэг тийм жоохон сэрэмжтэй үйл итгэсэн байдалтай тийм нэг юм хөө гартай. Яагаад юм болчих вэ? Яах вэ хөө гэл те. Яа тэгээд за 2 дахь өдөр болохоор зэрэг 2 дахь өдөр бол ер нь бол тий ямар нэгэн зүйлд сэтгэл булаагдах. Ямар нэгэн зүйл жоохон доондох ч юм уу тий. Ямар нэгэн зүйлээс ингээд гарч чадахгүй байх. Гэхдээ энэ нь илүү одоо бие махбодын харилцаа байж магадгүй гэж бодож байна. Тийм гэхдээ тийм бүх хүн бие махбодын харилцаа 2 дахь өдөр яана гэсэн үг шүү дээ. Яг нь зарим нэг хүмүүс болохоор зэрэг одоо ямар нэгэн зүйлдээс сэтгэл ингээд автах, явах ямар нэгэн зүйлээс нэг тийм амар амттай мөртлөө нэг тийм зүйлээс те гарч чадахгүй байх гэдэг ч юм уу. Эсвэл тийм зарим хүмүүс нь болохоор зэрэг одоо бие махбодын харилцаа тий одоо 2 дахь өдөр одоо айгу одоо идэлхүү байх, тийм дурлалд автах ч юм уу тий. За нэг юм 2 янзаар тайлбарлая. Нэг ийм хөө өдөр болох шинжтэй. За тэгээд тийм 3 дахь өдөр болохоор зэрэг тийм ер нь бол айгу дайжгүй маш одоо сэтгэл хангалуун тийм бүх юм ингээд нэг тийм бүрэн дүүрэн жигдэрсэн тий. Нэг тийм гоё одоо өөр амьсгалтай өдрөө ер нь сэтгэл хангалуун тансагч юм шиг тий. Тэгээд таны сэтгэл санаа айгу тийм хангалуун байгаа болохоор зэрэг тийм бусдад одоо эерэг хандах тийм баста өөрөө хүн татах хувьдтай байж магадгүй ямар ч ясан айгу тийм хангалуун гоё өдрөө гэсэн байна. За тэгээд 4 дахь өдөр болохоор зэрэг 4 дахь өдөр болохоор нэг тийм та ингээд юм хийх одоо тийм итгэл өөртөө тий энийг би чадах гэдэг тийм итгэл байгаад байдаг гэвч үйлдэл хийх гэсэн чинь нэг болохгүй юм шиг тий үйлдэл хийхгүй байгаад байх эсвэл та нэг юм хийх гэсэн чинь яг тийм одоо бодит чадвар жоон дутагдах тий яа нэг иймэрхүү өөр амьсгал байна. За тэгчээд 5 дахь өдөр болохоор зэрэг 5 дахь өдөр нэг тийм ядаргаатай сонио өрнөлтөө өдөр гинэ. За ингэхээстэй гэл одоо юу гэдэг нэг тийм ядаргаатай мөртлөө нэг тийм сонио өрнөлтөө өдөр гэж магадгүй. Тийм байна. За тэг одоо хасаа өдөр болохоор зэрэг нэг жоохон хатуу юм ихтэй гарчлаа. Хатуу ууртаа байх, жоохон хатуу зан чанар гаргах тийм юм ихтэй энэ өдөр нэлээд нөлөөтэй ч юм уу эсвэл та өөрөө тийм биш магадгүй. Та өөрөө юмд жоохон ууртаа байх гэдэг. Хатуу зан чанар гаргаж гадах тий. Эсвэл тийм хүн байна. За энэ арай л нэг юм тий. За тэгээд бүтэн сойдр болохоор зэрэг бас нөгөө сайн ээж, сайн эхнэр, даруй хүн тий юмд айгу бодиттой ханддаг айгу тийм чадвартай ээж мэн доош харцж байгаа хгүй. Тэгэхээр бүтэн сойдр та сайн ээжийн картошаар нагдаж ер нь бол нэг тийм сайн ээж, сайн эхнэр байж чадахгүй байх гэдэж магадгүй. Тийм дээр боломжлороо тэгвэл гайгүй баг. Тийм. Эсвэл та өөрөө тэмсэл тийм хүн бай. Одоо бүтэн сойдр тийм сайн ээжийн, сайн эхнэрийн үүрэг гүйцэтгэж чадахгүй байгаа нэг тийм хүн одоо гэдэг жаа нөлөөтэй гэдэг ч юм уу тийм. За уучлаарай энэ манай нөхөр хажуугийн өрөнд жоох хорхираад нэлээд хүчтэй сонсогдоод байгаа шүү дээ. За тэгээд бүтэн биш хэлсэндээ бүх өдөр ингэ хэлчлээ. Тэгээд одоо танд энэ 7 хоногт сахиус нэгний мессежийн картнаас битээ авъя гэж бодож байна. Тийм ингээд 2 гар ингэсэн бас тийм нэгдлээ гэж юм шиг тийм нэг юм шиг санагдаж байна тийм. Тэгэхээр болохоор энэ 7 хоногт танд хэрэгтэй мессеж гэх юм бол ер нь бол ямар нэгэн зүйлд бол
итгэлээр л хаалга нэгддэг шүү. Хэр юмд итгэнэ үү? Үнэмшнүү те одоо гэдэг. Тэрүүгээр л одоо ямар нэгэн одоо ээжид ч юм уу те хаалга бол нэгддэг шүү. Ер нь бол итгэх гэдэг үйлдэл тань одоо таны боцноос ч илүү хүчтэй одоо ээжидийн одоо тийм түлхүүр шүү гэдгийг одоо сануулж байгаа юм шиг юм картай. Тэгээд одоо тийм магадгүй одоо яг юу танд одоо жоохон шантрах тий эргэлзэх тиймэрхүү мөч байж магадгүй. Тийм гэхдээ та хүлээл тийм итгэл зүрх сэтгэлийн одоо гэрэлтэй гэрлаз тий зүрх сэтгэлийн гэрлэл одоо таны амьдралыг одоо таны амьдралд шин зүйлийг дуудаж шүү гэсэн байна. За ямар ч байсан итгэлээр ол тий хаалга нэгдэх шүү. Итгэх гэдэг үйлдэл бол бүр таны басноос ч илүү хүчтэй одоо ээжэдийг авчирдаг тэмдэглэхүүр шүү гэсэн байна. За ямар ч байсан энэ бол ийм утгатай карта. Тэгээд өөртөөхөө нөхцөл байдал тохируулаад ингээд хүлээж аваарай гэж бодож байна. За тэгээд таны сонголтын картнаас энэ 7 хоногт одоо танд хэрэгтэй мессеж авъя гэж бодож байна. Энэ хөвгт ингээл ганцаараа дээр ингээд цөлөгдсөн юм шигтэй айгу. Ийм карта байгаа байхгүй. Тийм нэг сонирхолтой байгаа юм шигтэй. Тэгэхээр энэ нөгөө дотоод хөвгтийн карт байна. Энэ ачаал гэдэг тийм. Тэгэхээр зэрэг та энэ 7 хоногт одоо таны дотор юм нэг одоо энэ хөвгчтэй юм гомдсон хүүхэд ч юм уу эсвэл ямар нэгэн анзаарахгүй үлдсэн мэдрэмж эсвэл ингэ бүр дээрүүд одоо багтаа ч юм уу эсвэл тий одоо орхиод хайсан таны бол юу гэдэг итгэл найдар хүсэл тиймэрхүү зүйл бүр ингээд таны далд хомсордсон ч юм уу бүр даалдчихсан тий татаад хөөгдсөн ч ингээд одоо үлдсэн байж магадгүй. Тийм одоо тэрийг нэлийн энэ 7 хоногт эдгээ ойлгох та анзаарах гэж шиг юм. Тийм ер нь бол та энэ 7 хоногт одоо өөрийнхөө сэтгэлийг те сэтгэл зүрхээ зөөлөн тэврээрээ татаад хөөгдөө те зөөлөн тэврээрээ. Тэгээ ер нь бол тхийн тулд одоо татаад сэтгэлээ уудалж бичих ч юм уу зурах ч юм уу эсвэл бүр ойлгох ч юм уу те өөрийгөө ойлгох тийм арга замаар одоо дотоод хөөгтэй эдгээрээ гомдлын тайлараа гэсэн байна. Тэгээ нөгөө дотоод хөөгт энэ начаал гэдэг ойлгохгүй байгаа хүмүүс сайхан бол тийм интернетээс яагаад зэрэг одоо дотоод хөөгт гэж юу гэж байгаа гэдэг. За ямар ч бас энэ 7 хоногт тийм дотоод хөөгтэй ажиллараа гэж ахш байна. Ямар нэгэн одоо таны анзаараагүй үлдсэн одоо мэдрэмж гомдсон хүүхэд орхиод хайсан тийм итгэл найдар ингээд дотор ч үлдсэн юм биш үстэй гэж байгаа юм шиг санагдаж байна. За ингээд юм хөрхөн гартарлаа. За ингээд өндөрлөө одоо 2 дахь картыг сонгосооны мэргийг ингээд одоо бүх одоо карта тайлбарлаж ингээд дууслаа. Үнэхээр таалагдсан бол тийм лайк тархаа битээ мартаараа. Аман таалагдаад та намайг одоо дэмжих хүсэлтэй хүн байх юм бол одоо таны тийм үндэс хүрд чинь нэлээд одоо таны үндэс хүрд одоо энэ 7 хоногт нэлээд хүчтэй сайн байгаасаа гэж төмөр юу тийм зөвнөд одоо ийм улаан өнгөтэй үндэс хүрд чинь улаан өнгөтэй тэгэхээр улаан өнгөтэй тийм юу ямар ч хамаагүй эможивл улаан цэцэг ч юм уу те улаан цэцэгч байсан болно. Тийм дараараа гэх юм бол та намайг дэмжиж байгаа бөгөөд та өөрийнхөө 7 хоног юм уу тэг сайнаар зөв хэмжээ гэсэн үг шүү. За ингээд одоо өндөрлөө. Үнэхээр одоо энэ өртлөөдсөн бүх хүмүүстээ одоо маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай. Бай бай. За ингээд одоо 3 дахь карт сонгосон нэр эхлэе. Танд ингээд тавьчих. 6 сарын 2-ноос 8-ны хоорондоо одоо ямар хотлоо нэг болох вэ? 7 хоногийн өвөр амьсгалын мэр хийж байгаа. За ингээд бүх картуудаа тэнцэрэг нэгэд үзье. За ингээд 3 дахь хамгийн сүүлчиндээ энэ картыг сонгосон хүний одоо картуудыг ингээд эхнээс нь тайлаад явъя.
За энэ картаар болохоор зэрэг энэ 7 хоногт ямар асуудал чухал болох вэ гэсэн ийм зүйл дээр татсан маа. Тэгсэн чинь одоо community. Тийм тань 7 хоногт нэлээ өөрийн одоо энерги ч юм уу таны өөрийн давтамжтай ижил тийм хүмүүсийг ол татах магадaltaй байна. Тийм. Ойр тойронд ч одоо тантай адилхан энергитэй давтамжтай хүмүүс цуглах бүлэг болно гэдэг ч юм уу те. Ямар ч гэсэн тийм байна. Тэгээд тийм хүмүүстэй бас холбогдох шаардлагатай ч гэж ч магадгүй энэ 7 хоногт мөн та бол ерөөсө ганцаараа тийм биш юм байна. Тийм 7 хоногт аяг олон хүн нэг бүлэг хүн тантай байгаа юм шиг те. Тэгээ энэ 7 хоногт ер нь бол та сэтгэлээ нэх одоо бусдаас дэмжлэг авах скол тийм бусдад бас тийм юм өгөх те. Скол тийм баяраа хаалцах айгу тийм чухал аж магадгүй юм байна. Хүмүүстэй те. Та хүмүүст ч өгнө хүмүүсээс ч одоо дэмжлэг аавна тийм одоо тал ганцаараа бишээ. Ямар ч байсан ойр хавьд ч одоо тантай ижил тийм энергитэй давтамжтай хүмүүс тийм одоо татагдаад ирэх магадлал өндөр шүү гэж юм шиг юм карт байна. За тэгээд энэ 7 хоногт бол ерөнхийдөө бол тий бусдад сэтгэлээ нээх, бусдаас дэмжлэг авах өгөх тий баяр хөөрөө хуваалцах нэг чухал алхаа гэж бодож байна. За тэгчээд энэ 7 хоногийн уур амьсгал болохоор зэрэг тий нэлээд та өөрийгөө шавтуулж магадгүй одоо тийм хүчтэй зариусвал ингээд хий гэл ингээл одоо ингээд хий гэсэн одоо хүсэл хэрмэлзэл чинь нэлээд тэг хүчтэй энерги бол харагдаж байна. Тэгээд магадгүй та гэр орон ч юм уу байраа ч юм уу офис ч юм уу одоо цэвэрлэгээ их ямар нэг юм дээр цэвэрлэгээ хийж магадгүй гэж бодож байна. Ойр тойрноо цэвэрлэх хүмүүс ээж магадгүй эсвэл та өөрөө спортоор хичээллэх те биеэ хөдөлгөх биеэ цэвэрлэх ч юм уу те. Тийм. Тэг ер нь бол таны дотоодд байгаа одоо бие сэтгэлийн зөрчил ч юм уу бие махбодын ямар нэг муу зуршил муу зүйлээ цэвэрлэх зайлуулах тийм уур амьсгал бол байна. За нэг айгу талуу үзэж залхах айгу тийм олон жишээтэй хэлчлээ. За тэгээд дараагийн картинг харах юм бол энэ 7 хоногт мөн одоо хүн амт харилцаан дээр одоо мессеж те уцаар одоо ч юм уу одоо мессежээр хүмүүстэй их холбогдох, ярилцах, тэнэтээр их холбогдох ч юм тий. Эсвэл уцаар ч юм уу эсвэл захиа гэсэн учраас ингээд холбоос өлбөтэй айгүй хэрэг хүмүүстэй айгүй холбогдох, ярилцах. Тийм зүйлд айгүй хийж магадгүй юм байна. Ямар ч нэг ийм хоёр уур амьсгал байна. Та нэлийн одоо биендээ ч юм уу, орчин тойрондоо ч юм уу цэвэрлэгээ эсвэл спортоор хичээлэх ч юм уу тий. Ямар нэгэн тийм зүйл наа. Тэгээ мөн хүмүүстэй их холбогдох юм байна. Тийм мессенжерээр ч юм уу, уцаар ч юм уу тий. За нэг иймэрхүү одоо уур амьсгал байна. 7 хоногийн. За тэгээд нэгтгэс одоо бүтэнсэ өдөр хүртэл болохоор зэрэг. Тийм нэгд өдөр болохоор зэрэг та бүр ингээд 2-оос дээш ажил ч юм уу ингээл олон зүйлийг зэрэг хийх гээд байх эсвэл олон тий одоо нэгд өдөр танд олон хийх юм ингээ байх гээд байх. Тийм өдөр байна. За ямар ч зинийгээ зохицуулах гайгүй ах гэж чадж байна. За тэгээд 2 дахь өдөр яасан бэ? 2 дахь өдөр болохоор зэрэг туул нь бол цаана боломж тий тийм ч бол муугүй тэг боломж байна. Гэтэл та 2 дахь өдөр өөртөө жоохон дургу хүрх гэдэг юм аа. Би ч дээ гэдэг ч юм уу тий. Тэг өөртөө жоохон ингээд би ч тэгээд өөрөө жоохон яадаг байхгүй тий. Балтгүй штэ гэдэг ч юм уу тий. Гэтэл цаана та харахгүй болохоос шуулна болж байгаа юм байгаа.
За энэ дээр тийм боломжтойгаараа. За тэгээд 3 дахь өдөр болохоор зэрэг 3 дахь өдөр аягүй тэнцвэртэй өдөр байна. Тий юм аягүй тэнцвэртэй авч явна гэсэн байна. Одоо жишээ нь та ажиллаа чинь амуу хувийнхаа юмыг ч одоо амжуулна гэдэг юм уу те. Ер нь ингээд 3 дахь өдөр юм аягүй тэнцвэртэй ухаалаг авч явж чадна гэсэн байна. А 4 дахь өдөр болохоор зэрэг 4 дахь өдөр тийм нэг өмнө онцгүй байсан зүйл жоохон давтагдах гээд байгаа юм шиг. Эсвэл таны одоо хуучны ч юм уу скол ужиг өвчин жоохон сэтэрх гээд. Гэхдээ энэ жижиг карт болохоор яг жижиг шаж нэг тиймэрхүү зүйлэж магадгүй. За энэ дэр боломжтойгаараа тэгвэл гайхгүй байх. За тэгээд 5 дахь өдөр болохоор зэрэг гоё өдөр байна. 5 дахь өдөр бол ер нь л аюу тийм баярлуу ш та. Тэг өрнөлтөө өдөр 5 дахь өдөр одоо гинтл юм ингээл хурдлаа эхлэхтэй. Тэгтээ тийм гинтл юмнууд ингээл явагдаал тэ хурдлаал тийм ер нь бол тийм 5 дахь өдөр одоо сайнаар хувиралт ирэх өдөр гэж хэлж болох юм айгуу тийм баярлуу ш та. Өрнөл бол байна. За тэгээд Садар бол биш ээ. Хасадар болохоор зэрэг нэлээд амбицтай өдөрч юм шиг. Би өстө шатнаа. Би тимд ал хөдлөхгүй гэдэг ч маа тэгвэл нэг тим 5 өдөр болохоор биш ээ. Хасадар болохоор зэрэг тийм яг мөнгө их олж магадгүй юм шиг. За мөнгө биш маа гэж одоо их амаашаа одоо амбицтай байх тийм. Нэр хүнд хөөх гэдэг ч маа тэгвэл нэг тиймэрхүү нэг жоохон тийм ангираач юм шиг гэдэг өдөр юм. За тэгээд за Садар болохоор зэрэг тийм ер нь ал мөнгө санхүү бол нэмэгдэнэ гэж бодож байна. Тийм бүтэн Садар ал тийм юу одоо мөнгө олно орлого нэмэгдэнэ гэдэг ч юм уу. Тэгсэн мэтлээ та айгу өөрийнхөө одоо хүчээр хүмүүст ингэ туслаад байгаа байхгүй. Хүнд өөрийн одоо тий чадах зүйлээрээ одоо туслах тэр хэрээч мөнгө олох гэдэг ч юм те нэг ямархуу ор амьсгал байна. За ингээд бүх өдрөө нэгтгэс бүтэн Садар хүртэл ингээд тайлчаад одоо танд энэ 7 хоногт одоо сахиус нэнгэр мессеж авъя гэж бодож байна. Тийм энэ болохоор зэрэг тийм байна. Ер нь л өөрийнхөө татгшоогоо өнгийг өргөсөн байна. Энэ болохоор ер нь нам гумийн дунд хамгийн хүчтэй бол тийм үү. Өдөртөмж бол тий ирдэг шүү. Та айгүйх ингээд мэдээлэлтэй байж олно те. Олон юм одоо олон сонголтууд дондаас ч Москва жоохон хэрэгэлзээтэй юм шиг та айгүйх юм мэддэгтэй олон юм донд жоохон юм байж магадгүй. Тэгсэн ч гэсэн одоо тий хариулт бол одоо гадна талд биш таны ингээд одоо доторчин байгаа. Одоо өөрийнхөө доторх нөхөрөө тий ингээд яг энэ цаасны юу шиг тий ингээд харах юм бол гадаа биш доторчин таны бол юу бэ шүү гинэ. Хариулт байна шүү гэсэн мэн. Тэг энэ картыг тэг ингээ харах юм бол ер нь бол тэр хариултыг одоо сонсохын тулд та одоо гүнзгий амьсгаа аваад дотоод ертөнцлөгөө те ингээд чимээгүй те юу чимээгүй одоо нөгөө цаашны нөхөр шагааж ам шиг ингэж шагаагаараа гэсэн байна. Ингээ цаашны нөхөө аз те. За танд ийм мессеж. Тэгээ энэ бол сахиус нэнгэрийн мессеж аа. Та янз бүрийн юм дүүслэмэрнэ та янз бүрийн юм ингээл мэддэг мэдээлэл ихтэй тий. Тэр олон мэдээ сонголтын дундаа ингээл аюу нэлээ хэрэгэлзээтэй байдаг байх юм бол ер нь бол та ингээд чимээгүй байгаад зэрэг дотоод ертөнцлөгөө тий ингээд шаагаад зэрдэх юм бол тэнд чинь яг
мэдээлч байгаа. Та угаасаа тийм дотроо мэдж байгаа гэсэн ийм карт байна. За тэгээд таны одоо сонголтын картнаас одоо мессеж авъя гэж бодож байна. Энэ ингээд тариулж байгаа байхгүй. Тэг ер нь бол үндсэндээ энэ картны мессеж ингээд аюу товчхон эхлээд хэлэх юм бол тэ одоо тариа хийхэд хэдий өвддөгч тийм би идэхэд бол аюу тийм тусдаа шүү гэсэн ийм одоо ийм утгатай карта. Тэгэхээр зэрэг энийг тайлбарлах юм бол одоо юу гэдэг юм. Таны ямар нэгэн одоогийн харилцаа ч юм уу, эсвэл нөхцөл байдал ч юм уу, эсвэл та ямар нэгэн зуршил гэдэг бол тийм тэрийг одоо нэг хараа, тэргэж хараа тий. Одоо таныг одоо танд хэрэггүй болсон таныг охироож байгаа тийм зүйлээс өөрийгөө одоо таслах тийм зориг гаргаарай гэсэн байна. Тийм. Тэг ер нь бол өөрийгөө хайрлах гэдэг нь бол тий өөртөө одоо тийм өөртөө хатуу хандах үеэс тийм байдаг. Өөрийгөө хайрлах гэл тийм дандаа өөрийгөө ТВ гэл тий одоо юу гэдэг эрхлүүлэх гэх юм шүү дээ. Ер нь хаяас өөрийгөө хайрлах гэдэг нь өөртөө ингээд хатуу хандах. Одоо тийм бас юу байдаг шүү. Тэгээд ер нь бол юу гэдэг тийм зөвхөн одоо зөөлөн байдал биш те. Тэг өөрийнхөө төлөө шийдэмгий зогсох. Тэг харамсах бус одоо тэг ухааруулж одоо муу юмнасаа салах те. Тэг тэр бол яг жинхэнэ өөрийгөө хайрлаж байгаа хайр байдаг шүү гэсэн байна. Тийм. Одоо танд ямар нэгэн хэрэггүй болсон харилцаа ч юм уу, хэрэггүй болсон нөхцөл байдал ч юм уу, эсвэл ямар нэг муу зуршил те. Тийм байдаг бол тэрийг одоо энэ л одоо сайн хараараа тийм ер нь тэгээд одоо тэрнээсээ одоо салах, тэрийгэ таслах тийм зориг тийм гаргаараа гэсэн байна. За ингээд сонголтын мессеж ингээд тийм тайлбарлаа. За ингээд өндөрлөе үнэхээр одоо энэ хүртэл үзээд таалагдсан бол тийм лайк тархаа битэн мартаарай. Мөн таалагдаад тийм уртаа картыг сонгосон хүмүүс одоо намайг дэмжих хүсэлтэй хүмүүс авах юм бол за community олон хүн та өөртөө ижил энергитэй хүмүүс татна энэ гэсэн тийм. Тэгэхээр зэрэг зэн тийм яа. За таны одоо олон хүнтэй харилцаад таны тийм холбоос үлбэ ерөөхдөө энэ талаарх айгуу сайн байгаасаа тэр хэрээр таач хүмүүсээс дэмжлэг авдаг бас өөрөө бас хүмүүс одоо тийм тусалдаг ер нь айгуу тийм хоорондоо харилцаа чи нилээ сайн байгаасаа гэж тийм зөвгнөөд одоо захиа гэсэн ийм эмот байвал дараараа хэрэг захиа гэдэг эмож олдохгүй юм бол зүгээр захиа гэдэг бичсэн ч олно. Тийм их юм бол одоо 3 дахь картыг сонгосон бөгөөд та өөрийгөө өөрийнхөө толгойг дэмжиж байгаа бас намайг дэмжиж байгаа гэсэн үг шүү. Тийм захиа гэдэг юу байж магадгүй эмож тийм байгаах гэж бодож байна. Тэгэх юм бол тэрийг дараараа. Тэг байхгүй бол зүгээр захиа гэдэг бичсэн ч олно. За тэгээд яагаад захиа гэж байгаа гэхлээр зэрэг одоо энэ community гэдэг болохоор тий одоо таны хүмүүстэй харилцаа холбоос л биш айгүй сайн байгээ тий гэж зөвнөд захиа. За ингээд өндөрлөө. Гэхдээ энэ одоо эмош дар гэж байгаа заавал дар гэж үг биш шүү. Авахгүйсэн ч олно. За ингээд өндөрлөө одоо энэ хүртэл үтсэн одоо хүмүүстэй үнэхээр одоо маш их баярлалаа. Ингээд хараа имжлэг хүртэл. Баяртай. Бай бай.